За сайн байцгаана уу энэ 7 хоногийн мэндээ. Монголоор сони юу вэ контент байна бас нэг хэдэн 7 хоног тасраад жоохон режим алдагдчихлаа уучлаарай. За нэг 2-7 хоног бас хаднаас судлаач нар ирээд тэр хэдийгээ дагуулж явж энэ гэр ороллын нөгөө төрш түлээн халаалтыг шийдэж байгаа технологи юу болж байна. За энэ хөдөө орон нутгад бас яаж яа нэтэр гэж нэлээ явлаа. За бас нэг хоног би бас өөрийнхөө судалгаанд явж таарлаа. Тэгээд ачаал өндөр байсан учраас тэр хооронд бичлэг хийх. За тэгээд тэрийг ингэж оруулах боломж бас нэг жаахан бага байлаа. Тэгэхээр уучлаарай. За монголоор сони юу вэ контентийг минь бас хөрхий хүмүүс үздэг болоод надад ч бас эргээд нэг төрлийн нэг юм урамтай сайхан байгаа. За тэгээд энэ 7 хоногоос ингээ өргөжлүүлээд явахыг бодно. За энэ 7 хоногт монголоор сони юм юу болвоо гэвэл мэдээж л уламжлал ёсороо зөндөө сайхан чухал тийм үү хэрэгтэй юмуд болсон. Гэхдээ эндээс би нэг хоёр зүйлийг сонгож аваад ярья гэж бодлоо. За эхнийх нь манай монголчуудын одоо өвлийн олимпиад өмсөж байгаа хувцсны тухай асуудал нэлээд яригдлаа гэж би анзаарлаа. За жишээ нь яг ер нь бол өмнөх олимпиад дээр ч гэсэн манай хувцас их тажгүй гараал ингээл яасан те. За зарим нь их тажгүй байна гээл тэгсэн, зарим нь бол за жаахан өөр утгатай юм шиг яг манай юм мөн өдр гээл тэгсэн. За заавал одоо юу гэдгийг цэвэр өрөг 100% манайх хэдэр байх хэдэр гэдэг бол удлаа шүү дээ. Тийм боломж дэлхийд дээр ерөөсөө ингээд оригинол ямар ч холцоогүй, ямар нэгэн соёлын элементийг өөртөө шингээгээгүй соёл байх боломж олцсон бол одоо үнэхээр хэцүү болц тээ. За тэгэл нөгөө цагаан сар болж байгаа одоо холбоотой зарим нь одоо пууз Монгол хоол мөн үзүүнүү өдр гэл яриад өдр ингээд байхад тэр ерөөс утгагүй яриа тийм үү? Уус тэр ямар ч боломж байхгүй тээ. Гурлыг одоо Монголын хятадтай эсвэл Оросын будааг одоо тэгж ярих ч юм уу. Усыг үгүй ядаж хідүүлээд тэгж ярих юм уу? Давсыг юу гэх юм те. Энэ бол зүгээр нөгөө нэг юм соёлын одоо нэг төрлийн шошоо хөгжил өөрийн юм ийм болох гэж л оролдож байгаа арга хэлбэрийн нэг л дээ. За энэ яг тэр шиг одоо хувцсан дээр бол зөндөө олон ингэж одоо нийцэл, нэгдэл, салсан ийм юмуд болж идэг юм чинь уусаал амьд соёлын элемент шүү дээ. За тэр утгаар нь бол ингээл жинхэнэ Монгол биш маань эдэр гэж ярих бол шалгуур хэмжүүр аюу түүхтэй хэцүү. За зөндөө олон монгол элемент тэнд байгааг юм бас ярих хэрэгтэй тийм уусаал аюу сүрхий монголч уу шинжтэй ялангуяа би тэр бол нэг хорооны арьсан малгай эдэрт нь бол их дуртай байсан. За тэр өндөр хитрхи шовгор өдр байгаа гэдэг юм уу. Тэр нь бол надад бол зааж яхах чийлүү ч юм уу да гэж бодогдсон. За энэ зүгээр миний л бодол. Түүнээс биш одоо юу юм. Би ямар тийм хувцсуурлаг тэр зүгийн судалгаа хийдэг биш тэр шинжийн янз бүрийн ажил хийжсэн биш нь бол зүгээр л миний хувийн бодол болж таарч байна. За гэхдээ нэг гоё нь бол яасан вэ гэхээр ерөөсөө ийм хувцас өсгөж байна гэж постлогцсноос эхлээд зөвхөн Монгол биш ерөөсөө дэлхийн нийтэд анхаарлаг татал маш олон хүмүүс ингээл ямар гоё хувцас байна тэрэ гэсэн постууд оруулсан байна лээ. За тэгээд шилдэг хувцсны нэгээр шалгараад одоо тэр нөгөө ингэж алхаж явдаг тайз гэх юм уу те тэр мөрөн дээр ингээ гоё алхсан байгаа. За одоо ч гэсэн тэгээд тэр Хаити, Бразилийн байсан үү те тэр 2-3 хувцастай хамт ингээд энэ нь гоё байна, Монголын тэр нь гоё байна гэдэргээд ингээд явж байгаа нь бол үнэхээр гоё байсан. За энэ дээр тулгуурлаад би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ер нь бол яг сүүлийн үед би ч гэсэн тэнд ярьж байсан. Сүүлийн хэдэн жил бид нар яаж онцгой сонирн болох вэ? Яаж Монгол брэнд бүтээх вэ? Бала гэж нэг ийм юм ярьлаа. Ерөөсөө нэг Монгол гэж нэг болохон байцуус. За энийг л нэг юм гоё дэлхийд таниулах хэрэгтэй, брэнд байх хэрэгтэй. Эдэр гэсэн нэг юм яриа аюух явж байгаа тийм. За хэрвээ бид нар Монгол соёлыг, монголчуудыг, Монголын түүхийг, Монголын үеийг брэнд болгож байгаа бол бид нар өөрсдийнхөө юмнаас л хайх хэрэгтэй. Ягаад гэвэл Монгол соёл, Монгол ахуй уламжлал, Монгол амьдралын хвшил гэдэг чинь өөрөө цор ганц монголчууд бидэнд байгаа л зүйл. Энийг Хятадаас хайгаад болохгүй, Оросоос хайгаад болохгүй, нөгөө хөгжсөн Америк, Англиас хайгаад болохгүй. Тэд нар чи хизээний тийм юм хийцэн байгаа. Бид нар Америкийг хууллаа. Ерөөсөө тийм шинэ бүтээлч брэнд болох юм бол гарч ирж чадахгүй. Брэнд байхын хамгийн үндсэн гол шалгуурын нэг бол тий бусдаас онцгой өөр байх явдал. Манай соёл бусдаас өөр онцгой мөн. За тийм ч учраас энэ гаргаад байгаа хувц сунар элдв юм чи анхаарлаа татаа. Тийм ч учраас Монголд ингээд яг ингээ аялаа соёл уламжлал юм сонирхдаг тийм аялагч нар Монголд ирэхээр гой сайхан байна гэж яваад байгаа байхгүй. Түүнээс зүгээр ингээд ирээд үздэг хотын амьдрал сонирхдаг шөнийн паб мабар явах гэж байгаа тийм туристуудын тухай хэдүүл яриаггүй шүү дээ. Тэгвэл Монгол угаасаа хэцүү түүхтэй тий. Тэр энтертеймент юм байхгүй. Зүгээр яг соёл түүх уламжлал гэдэг юм сонирхдаг аялал жуулчлалын тийм хүн тийм контент дуртай хүмүүст бол Монголын соёл үнэхээр сонирхолтой. Үнэхээр сонирхолтой.
За тэгэхээр энэ утгаараа бидний энэ хувцас хэлтүүд болоо юмас ийм соёлоос л бидний онцгой ялгаатай брэнд нөгөө монголчин юм ялгаатай сони юм байна гэдгийг л харуулах юм гарч ирнэ гэдгийг хэлхийн тулд энийг гаргаж ирсэн байна. Одоо энэ 7 хоногийн юунд оруулж ирж ирлээ. За хоёр дахь миний нэг ярмаар байгаа юм нөгөө нэг Америкийн алдартай тэр бомбтой эпштейний файлууд задарсан. За одоо тэрийг одоо олон нийтэд нээлттэй болгосон. Тэ одоо задрах юу бах олон нийтэд нээлттэй болгосон. Нөхөр бол өөрөө тэрнээсээ болж 19 онд байдаг гэлүү те шоронд амиа оруулж одоо нас урсан хүн байдаг. За тэнд Монголтой холбоотой юм байна гэдэг ингээд манайх аюу хайлт хийгээд ингээд гаргаад эхэллээ. За энэ дээр бол Монгол гэж одоо бараг л мянгаад дурддагдж байгаа юм арилаа. За элбэгдөржийн нэр дурддагдлаа гэж юм. Батулгын нэр дурддагдлаа гэж байна. За ялангуяа Батулгатай холбоотой тэр сонгуулийн үед янз бүрийн ингэж бараг репорт маягийн юм өгөөд за эргээд яах вэ гэдэргээ санал зөвлөгөө асууж исэн маягтай имэйлүүд нилээд гарч ирлээ. За би бүр ингээд Оросын талд байгаа, Орос манай талд байгаа маага гэдэр гэж битсэн ч гэсэн имэйл юмнууд байна. За тэр ямар партнерс үлээ тэрний нэг нөгөө одоо цухтад алга болсон байгаа нэг залуу байгаа шүү дээ. Хэм блэ? Ган баяр лөө ган хөлөглөө те. Одоо Женко нилийн магтаал яриад одоо өстө мундаг залуу гэл гаруулна болж явж. Liberty Partners гэдэг компани те. Тэр нөхөр бол одоо ингэж нилээн дамжуулж юм бичиж янз бүр болж исэн ийм имэйлүүд илэрлээ л дээ. За энэ одоо эргээд ингээд цаашаа ингээд ухаад за манай хэвлэл мэдээллийн энэ одоо сурвалжлагч нар өдр бол нилээн сайн оролдох болов гэж бодож байна. Ингээ хөөгөө явах юм бол одоо яг ямар утгатай мэдээллүүдийг цаашаа дамжуулж ийсэн. За ямар заавар зөвлөгөө авч ийсэн те. За одоо тэгээд тэр сонгуул Монголд тусалсанд баярлалаа гэдэг нь ямар утгатай энэ төр гэдэг ингээд дараагийн сонирхолтой өнцгүүд бол эх 7 хоногоос гарч ирэх бах. За энэ бол юугаараа сонирхолтой юугаараа юу юм бэ гэхээр үнэхээр ингээ гадны янз бүрийн хэн нэгэн байгууллага хүн байдаг юм уу хүч нөлөө бол бидний нөлөөтэй олныг төлөөлнө өдр гэж гарч байгаа томоохон албан тушаал элдв юм дээр очиж байгаа хүнд нөлөөлдөг тусалдаг. За янз бүрийн санал зөвлөгөө өгдөг. За тэр нь одоо биднэрт яаж нөлөөсөн нэтэрэ гэдгийг үнэлж дүгнэх боломж өгөх юм байна. За хэрвээ сүрэг янз бүрийн зөвгүү тийм утга агуулгатай байсан бол энэ бол эргээд мэдээж биднэрт тийм хортой төвхтэй. За хоёрт бол нэг сайн гэхээсээ илүү муу нартай болцсон байгаа энэ Жохо гэдэг тал хүн болоод энэний талын зүгийнхний хүмүүст биднэрт бол одоо тэгээд ямар асуудал үүсхий одоо мэдх юм алга нэг ийм асуудал үүснэ. За тэгээд хэдүүлээ одоо энэ байцыг харцгаая. Нилээ эвгүй ийм юмнууд л дурддагдаад байна. За тэгээд одоо тэр арал марал дээр нэрээ очисон тухай мэдээлэл бол гараагүй байгаа шүү тийм үү. За ямар ч л байсан зүгээр мэйл зээлээр харилцаж янз бүр болж исэн байна л гэсэн ойлголттой. За тэгээд хангалттай сайн бол үзэж ингэж толгуурлаж гэдэг юм уу яачаар мэдээлэл одоохондоо яг хэвлэл мэдээллийн маань гаргаж ирээгүй. За гэхдээ мэдээж хэвлэл мэдээллийн өмнө нэг бол удахгүй гаргаад ирэх бах. Ингээд юу болох юм. Хэдүүлээ сонирхож харцгаая те. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн сонирхолтой мэдээлэл дундаас бол бага хэмжээний томилоод үзэхэд бол иймэрхүү зүйлүүд гарч ирлээ. Хэдүүлээ эх 7 хоногийнхоо монголоор сони контентоор ингээд эргээд олцгаая.